Гүржид хүрээд ирсэн. Гүржийн нийслэл Тбилиси хотод байна. Бид нар дөнгөж сая вагоноос буугаад тэгээ одоо шууд Виноны аялал руу юу төвлөж чинь дарсны аялал хийж байна. Кахати аймаг руу. Кахати аймаг руу шууд Тбилисигээс гараад Кахати руу яваад тэгээ өдөржингөө дарсан. Яг гүрж болохоор бид нар гүрж намайг цаагаар алхахлаа гэдэг. Виногор аймаг алхах. Энэ гүрж Lari гэдэг. Your name is Yemchin? Yeah. Really? Oh, beautiful. Yeah. Billy, nice to meet you, Billy. So, and now, of course, we can start our trip to the Kakheti region. Гүржийн Тбилиси хотоос жоохон яваад байдаг. Виноны аяллаас мэдчилж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар хөтөө өдөржингөө 4-5 өөр Виноны үйлдвэрүүдээр явна. Тэгээд яг Виноны усан үзмийн тариаланг нь үзнэ. Тэгээ яг яаж Виногоо хийдэг, ямар төрөл байдаг, хуурай хатуугаас эхлээд ямар төрөл байдаг, аль нь илүү гоё амттай, ялгаатай байдаг вэ гэх мэтчлэн тэр юмнуудыг нь үзнэ. I'll look around until I found. And дипломт Вино байна. Амар таран талбар очих байх гэсэн чинь хүмүүс төрлөө орж ирчих. But wine is wine. We're doing this wine by 3 different methods. With skins and without skins. Хагас чихэрлэг semi-sweet red wine. Ой чихэрлэг. Би ер нь чихэрлэг байна гэхтэй. Дуусгаж чадахгүй байх юм бол энэ зураас руу хийчтэй юм. Бүдгэн уухаалгүй. Амсуу Вино уух юм бол чи. ორი ყველანაირი ძმაო აუხსნით 5-ზე. იმედონა. Manakay, Nika. Yes, I am. My name is Nick and I'm a Superman. He is the Superman. I'm gonna wear this. One by one? Of course. Yay, You're taking a bread. Oh. 자. 앞서. 자, хоёр захаасан дээр. 네. халбан ийм всё. Всё? Всё. Кстати, халбан. Чотхоо. Писа. Яна, миний башиг хэлэхтэй юу бодоо. Хөрхий төгсдөө. Оо. Начи хурц чадвар шаардсан юм шиг. Не бойся. Шууд наа. Яна, ихтэй наа зүгээр юм багтаа. Yes! Woo! 아, 이 시초치 조금씩. Really is fun. Одоо энийг бяслагтайгаа Винотойгоо. Ямби. Яа, энэ юм уу? Үгүй. Яг ингэ стопсоо. Чизэ тавьсан мó дээр нь. Чизэ дээр нь тавьсан.
байгаа юм бэ? Энэ нөгөө нэг бүрчин хамгийн том хүн бид ирсэн. Зураг авах гал. Гиген Нино гэдэг эмэгтэй үсгэн байгуулсан. Тэгээд үнэ алдартны шашны сүмнүүд, ортодоксын сүмнүүд гэсэн. Зорлоо олох тийм зузаан адил нөмөртэй байна. Тэгэхгүй бол зорин дотор мэдээж зайр учраас. Гадаанаас адил авсан. But it opened as a wine cellar. On those shelves are more than 26,000 bottles. All of them are filled with wine. This is really dry wine. It's typical traditional Georgian white wine color, amber color because of the clay. Ер нь бол гүрч дарснууд дандаа юм шуураар гинэ хадгалж байгаа хөтлөөс шалтгаалаад тэгээд энэ дарсан 2017 оны ургацын цагаан хүрээ дарсан. So it wine is really good for wine. So like when the here goes down it's more. Өдөржингөө вайнерыгаар явж байгаад гэртээ ирлээ. Тбилиси гэх гэртээ гэх юм. Airbnb-гээр манай Сарагийн олсон байшин. Ийм хоёр өрөө дэглээ энд байна. Айгу хөөрхөн байр байна. Nice. Оо яа. Бүдэрэ чамдаа надад янзлаад. Надад нэг л цуслан дээр авах санагдах юм. Хүүхдийн цусланд авах санагдах юм. Энэ зүгээр үү? Тбилисигийн цуслан юм уу энэ? Энэний цаана 0 евро байгаа. Time traveling юм. За ямар ч байсан Тбилисид Airbnb двэл гоё юм байна. Энэ байр нууц биш бол нууц биш гэж үнэн хэд юм бэ? 4 байр авсан тий? 4 байр авсан. Тэгээд 200 гаруй доллар төлж байгаа. Оо 210 доллар. Нэг хоногийн хуваахад гэдэг чинь нэг байрны $50 юм уу? Окей. Угсаа хостел буусантай адилхан л үнэтэй байх байсан юм шүү тий. Төстэй хостел байсан бол тийм тэгсэн мөртлөө точ буулаас өрхөн гэртээ байгаа юм шиг байна. Хостел байсан бол бид нар чинь тэгээд арт түмэнтэйгээ байж байгаа шүү дээ тийм ээ. Чи юм олсон уу? Тбилисид боссон өглөө балконоор адлаа. Хи олигтой барагдахгүй л байна л та. Гэхдээ л стил энэ чинь гүрч шүү дээ. Өчтөр би тэд юмнуудаа угаагаад, хувцснуудаа угаагаад, пүүжнүүдээ хүртэл угаацсан. Би энэ дусанд ороод хатуу шампунь хатааж байгаа. Миний La Perla-гийн хатуу шампунь, хатуу ангижруулагч, модон сойз, хулсан сойз. Усны савмаар энэ ч яг байгаль дэлтэй биш л дээ. Зүгээр борлон. Мейкапны борлон. Машин
Ямтай талах хийдэг. Зүгээр дээ ажил гэж хүсээрээ цаагач ууж амжихгүй байна. Би тэд одоо хаашаа явж байгаа вэ? Боржоми, Батуми, Гүржийн нийслэл Тбилисид хоноод тэгээд өнөөдөр болохоор 2 машин хөслөөд юу яаж вэ? Боржомигоор дайраад тэнд жоохон амарч үзэж сонирхчоод тэгээд чи миний камерт үсээ оролтоо. Одоо энэ бүр вино ууж байгаа. Гоё штэ. Чи хүүхдүүдээ ирэлтэй шээ. Гэтэ гоё аялах гоё. Гоё доо. Энэ зүгээр зам дагуух жижигхэн зогсоол дээр штэ. Энэ юу юм бэ? Oh my god, энэ юу юм бэ? Боржомид ирсэн. Чимсээ эзэр явна. За Гүржийн Боржоми гэдэг газар байна. Боржоми гэхээр танах жоохон тийм танилч юм шиг сонсогдож байна. Боржоми гэдэг айгүй алдартай ус байдаг, цэвэр ус байдаг. Эднийх айгүй одоо цэвэр усны аршааны нөөц сайтай учраас эндээс тэр Боржоми гэдэг усыг импортлж үйлдвэрлэж дэлхийд даяар тараадаг. Боржоми гэдэг усны хэмтэг нь байна. Тэгээд ер нь жижигхэн мөртлөө айгүй хөөрхөн байгальтай гоё уул устай учраас яг зөвлөлтийн холбоонд байхад болохоор яг Оросын хамаг дарга, том дарга нар, сайд дарга нар энд ирж амардаг байсан гэсэн. Тэгэхээр ер нь бол тийм хөөрхөн жижигхэн амралтын спа маягийн тэмцэг. Амар хөхөртэй ус байна. Халуун тэгээ хөхөртэй. Гэтэ аршаа ууж дассан хүн бол Okay, Ronix. Alright. Let's see. Okay, let's see what you get. Alright. Alright. So. Чи хоёрыг сонгох гэж байна. Okay, now. Yeah, true. I don't speak Chinese. No, we are not Chinese. No? Where? Philippine? No, Mongolia. Mongolia. Вы по-русски говорите, да? Yeah, little bit. Little bit. Сараа дэглээ. Юу их чам бэ? Орсод ирсэн. Гүржид ирснэг гинжин дээр сууж байна. Боржомид ийм хөөрхөн жижигхэн парк байт юм байна. Тэрэн дээр айгүй хөөрхөн гинж байхаар нь хэвээр сууж байна.
болохоор тэгж байгаа юм болов уу? Өглөөний мэнд hi vlog тэгэхээр хурж орны хар тэнгисийн ирэг дээр байрлах Батуми гэдэг хотод нь сэрлээ. Тэгээд би тэд босчоод хоолндоо орох гээд хоол идэх гээд явж байна. Одоо нар шараад эхэлсэн учраас ирэг рүү явахаас өмнө жоохон хоол идэж нар буухыг жоохон хүлээх маягтай. Тэгээд би та нарт нэрээ яг ямар аяллаар хинүүстэй явж байгаагаа юу гэсэн хэлээгүй юм билээ шүү дээ. Бид нар болохоор Nomadic Soul гэдэг манай Сара гэдэг охины Nomadic Soul гэдэг аяллаа компаниар ингэж групп тур аяллаар явж байгаа. Гэхдээ бид нар ийм одоо нэг жуулчид гэж байдаг, аялагчид гэж байдаг штэ. Тэр шигээ тийм аялагчид баггүй юу? Ер нь бол backpacking tour. Яг бүгдээрээ үүргэвчтэй аяллыг гэхдээ хамтдаа хийдэг. Тэрээс зүгээр чемодантай тушбуудлаар явдаг тийм аялал биш. Тэгэхээр би Nomadic Soul-ийн тухай мэдээллийг нь description хэсгээр оруулна. Тэгээс Сараг та нартай танилцуулах заяа. Ууин нөгөө гүрж ногоон цайнууд чинь энд биш шүү дээ. Өглөөний мэнд Батуми дэх 2 дахь өдөр жоохон ганцаар алхахаар шийдлээ нээр. Манайхан буудалдаа өглөөний цаймаа уугаа жоохон амарч байгаа. Аяллаа үеэр тэгээ жоохон царамуутай ч гэсэн малгайгаа өмсөөд нарны тосоод дандаа төрөх явах хэрэгтэй шүү. Дандаа малгайтай авах хэрэгтэй. Зураг авахлаа бол малгайгаа тэлж байна. Би тэгээд энэ влогон дээр ер нь их хотынхын тухай түүх уламжлал тийм одоо хідэн хүнтэй гэдэг юм ярихгүй байгаа шүү дээ. Зүгээр үстэй тий. Тиймэрхүү мэдээллийг бол та нар Google дээр харчиж болно шүү дээ. Одоо Georgia гэж ямар улсын, Батуми гэдэг хотны яадын хэдийн гэд би болохоор зүгээр л ерөөхдөө өөрийнхөө experience туршлагыг л үзүүлж байгаа шүү. Тэрнээс нөгөө ганхуу ахын нэвтрүүлэг шиг тийм амар гоё детальны information байхгүй шүү. 이게 답은 내 노드리는 듯이 나 근데 오늘들 알아? Батуми тийм ээ. Хай зулаа. Энэ нөгөө цэвэр булаа. Үзүүлэх булаа гэнэ. Оо, ямар ядаргатай хүмүүс гэрээ ингэ олон юм яриад байдаг. Уудахтаа. Камер шиг ингэ гараад ирэх яах вэ гэж. Зүгээр байж иж болдгоо юм уу? Зүгээр амаа татаад. Ингээд Энэ болохоор Али Нина хоёрын хөшөө. Дэлхий дээр цор ганц идэг хөдөлдөг хөшөө. Ингээд энэ хоёр ингээд хөдлөөд идэг хгүй. Тэгээд амар гонигтай хайр дурлалын түүхээс сэтгэлэн хийсэн. Тэгээд яг Ромео Жулиета шиг юм билээ. Али Нина гэдэг хоёр хүн бие биендээ хайртай байж байгаа. Тэгээд гэр бүлийн зөрчлөөс болоод хизээж хамт байж чадаагүй. Тийм болохоор энэ хөдөлдөг хөшөө ингээд хоёр салж яваад буцаж эргэж нийлээл хоёр биелэгоо тэмүүлж байгаа бас ингээд яг
нэг мөчөд нэгдэл буцаал дахиад салаа авчдаг. Хизээч ингээд нийлж чаддаггүй амар гонхтой. Бихтэй нэг айгу том бах гэж төсөөлсөн. Энэ Украин хоолны газар арай хямдхан байна. Ерөнхийдөө яг гүрч хоолнууд бол 10-аас 15-ын хооронд үүдтэй байгаа. Хамгийн хямдхан хоолтой газар хаана вэ? Грек шүү дээ. Утлаа. Нэр юм. Тайландаас хямдхан уу? Тайланд руу ярьчихсан. Хятадаас хямдхан уу? Азиас. Балид чинь зүгээр $1. Ка хоёр үстэй бали $1 юм дээ. Хага. Энд бол $1 идэхгүй байна тий. Тий, $1 бали юм байна тийм бүр юм дээ. Амт ч гэсэн. Энд бол $1-оор пив авлаа. Хоёрыг уулзахыг нүлээгээд байж юм. Гэтэ энэ төгшөө бас удаан уулзах юм аа. Манай сараа дараагийнхаа аяллаа лайвыг хийчихсэн. Тэгээд одоо болохоор бид нар өнөөдөр гүржид өнгөрүүлж байгаа 5 дахь өдөр. Одоо өдрийн хоолоо идчихэд тэгээд Турк руу хөдлөх гэж байна. Гүржид өнгөрүүлсэн өдрүүд ингээд дуусч байна. Гүржид идэж байгаа сүүлийн оройгоор тэгээд үнэхээр сайхан орон байлаа. Төсөлж ирснээс ч илүү гоё байлаа. Хоол цагаагаар мөнгөний ханш хамаагүй өмнө их сайхан байсан. Тэгээд та нарт бас миний хийсэн влог таалагдсан болов уу гэж найдаж байна. Тэгээд ийм аяллаа хөтөж влог биш зүгээр л одоо дагуулж хамт явж байгаа тийм хэлбэр байсан. Тэгээд энэ удаагийн дугаартаа хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзцаа.